Энэ юу юм? Чи Роршахын бэхэн тест гэж мэддэг юм уу? За сонсчээ. Роршахын бэхэн толбны тест нь хүний дотоод сэтгэл зүйн байдлыг сэтгэл хөдлөл, танин мэдхүй, зан төлөв, сэтгцийн эмгэг зэргийг онцлох зорилготойгоор ашигладаг сэтгэл зүйн тест юм. Тус тестийг Швейцар гаралтай сэтгцийн эмч Херман Роршах 1921 онд анх танилцуулсан бөгөөд түүний нэрээр нэрлсэн аж. Роршах багаасаа уран зураг, дүрслэх урлагт аяастай нэгэн байжээ. Тэрээр бэхийг цаасан дээр асгаж, эвсэлтэйгээр дарж, симметрик тол үүсгэн, сэтгэл судлал, урлагийг хослуулан уг тестээ бүтээсэн гэдэг. Херман Роршах тест нь зүгээр л бэх биш, маш нарийн бүтэцтэй, зорилготойгоор толб бүрийг гаргаж авсан сэтгэл зүйн проектив тест юм. Өөрөөр хэлбэл тодорхой утгагүй хоёрдмол зүйлийг хараад хүн өөрийн дотоод ухамсар, төсөөлөл, сэтгэл хөдлөлөө проект хийж гуйлан тусан харуулдаг байна. Хэрвээ хүн байнга амтан, мангас, цус, тулаан гэх мэт зүйл харж байвал энэ нь түрэмгий зан, сэтгэл түгшилт, гадаад ертөнцөд итгэхгүй байх зэрэг сэтгцийн байдалтай холбоотой байж болно. Ямар ч хоёр хүн яг ижил хариу өгөх магадлал бараг байхгүй. Энэ нь хүний дотоод ертөнц, туршлага, айдас, хүсэл мөрөөдөл тусгагдаж буй хэрэг юм. Зарим шүүмжлэгчид энэ тестийг хэтэрхий субъектив гэж үзэж, буруу онцлогоо хийх эрсдэлтэй гэдэг байв. Гэвч сэтгэл зүйн онцлогоонд энэхүү тест нь өнөө хүртэл үн цэнтэй хэвээр байна. Сонирхолтой баримт нэмж хэлэхэд Watchmen кино комикт Роршах нэртэй дүр гардаг. Түүний баганд байнга хөдөлдөг толбон дүрстэй. Мөн өөр олон кинонд энэхүү тестээр дүрүүд дээр онцлогоо хийж байгаа үзэгдэл гардаг байна. Энэ хоёр ч хоорондоо нөгөө S-лайнаар холбогдсон юм шүү.